Энэ 6 сарын 1-ээс өмнө нийт энэ хөрөнгө оруулалтын хэдэн ажил тавьчаад хэдэн гэрээ байгуулж чадав, хэдэн гэрээ байгуулахгүй хасагдж байна гэдэг тэр нэг мэдээлэл байна уу? За ижлэгс 4-р авах. За 5 сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй асуудалтай бол өчигдөр засгийн газрын хуралдаанаар бол хэмнэлтэнд тооцох тухай тогтоол яг чагсаалтаараа батлагдсан. За 26 оны хувьд бол 738 төсөл хэрэгжиж байгаагийн 296 нь бол шинэ хөрөнгө оруулалт. За хууль дээр яг 296 төсөл боловч яг ингээд сайд үеийн багцаар хуваарлаад багц болохоор нийтдээ 802 гэрээ байгаа. За үүний бол 69 буюу нийтдээ 247 тэрбум бол хэмнэлтэнд орсон. 69 төсөл за багцаар нь ингээд аваад үзэх юм бол 200 гэрээ бол хийгдэж амжаагүй учраас хэмнэлтэнд орсон байгаа. За өртгийнх нь хувьд бол 1.1 их найд. Тэгэхээр одоо яг 26 оны санхүүж хөтөнгийн хувьд 247 тэрбум боловч эх онуудын ачаал бас 950 тэрбумаар буурч байгаа. Тэгэхээр яг өчтөр энэ чагсаалтаараа бол ингээд засгийн газрын хуралдаанаар ороод чагсаалт батлагдсан байгаа, хэмнэлтэнд орсон.